За өдрийн мэнд. Сайн байна. За ингээд ертөнц контентын маань дараагийн дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдөр бас одоо тань мэдхгүй угаасаа манай ертөнц контент чинь тэр чигээрээ тань мэдхгүй түүх одоо тэг ах ус соёлтой холбоотой зүйл яригдчихэж байгаа учраас ер нь бол манай ертөнц контент олон улстай гарыг гэсэн зорилготой байгаа. Олон улстай гарыг гэдэг маань одоо Монголын ахуйгаас үүсэлтэй өөх түүхтэй одоо аж ахуй амьдрал ямар байсан тэрийг ер нь олон улс таниулъя мэдүүлье гэдэг. Тэгээд тэрийг одоо ингээд ярих гэхлээр бид нар ингэж харуул хийд юм аа. Одоо юу гэдэг нь тэгж өрөм гаргаж авд юм аа гэхээс илүүтэйгээр одоо яг юм шүтлэг, мөргөл, зан, жаншил, зан, үйл энэ талаасаа бас ингээд сурталчилж, таниулцуулж, одоо таниулж байгаа тийм огт байхгүй юм шиг зүгээр санагддаг. Тэр үүднээсээ манай ертөнц контент бол одоо яг тийм зорилгын үрээд хийгдэж байгааг ойлгож байна. Нөгөө нэг том зорилго нь бол яг энэ мартагдаад буюу одоо орхигдоод үеэ өнгөрөөгөөд бүр ингээ одоо он цагийн улманд ингээ мартагдаад сааралтад алга болж байгаа энэ ахуй соёлыг ингэж авч үлдээд одоо магадгүй 100 жилийн дараа та бид байгаа ч үгүй байхгүй. Тэр үед одоо үр хойч маань үзээд Монгол бид нар бас ийм ахуй соёлтой байж, ийм ахуй түүхтэй байж гэдэг тань мэдээсэй гэж л одоо авч үлдэх зүйл. Энэ их одоо цаг зав, энэ их төлөөс хөрөн үнийг гаргаал ингээл явж байгаа гэсэн. За өнөөдөр энэ их жижигхэн ч яхад сонирхолтой зүйл ах шиг. За энэ ямар учиртай онгодоо хэдэн настай онгодоо юунд зориулагдсан идэв? Энэ зүүн хад өвчний онгод. За баруун хад өвчний онгод гэдэг шиг зүүн хад өвчний онгод. Айлын зүүн талд тахиж исэн. Буюу одоо баруун зүүн гэдэг ирэн гэж ялгадаг да. Энэ зүүн тал буюу иргэнэг байдаг. Эмэгтэй хүний тогоо шанаг тавьдаг. Идэ цагаагаа тавьдаг хэсэгт байж идэг зүүн талын онгод буюу. Одоо гэрийн шин яг тэр зүүн талд бол одоо ер нь л яг айлын эзэгтэй галынхаа урд суугаал цагааталт нь одоо бүх юм нээж идэг. Тийм тэр зүүн талын онгод, зүүн хад өвчний онгод гэж ийм онгод. Энэ онгод их утга учиртай онгод. Энэ заавал одоо бидний яриад байгаа онгод буюу баруун хад өвч, зүүн хад өвч, хоймрын онгод гэдэг өшөө олон янзын онгод бол бөөтөө байсан үеийн монголчуудын гэрт байсан. Заавал тэр удамд нь бөө байхгүй ч гэсэн монгол айл болгон ийм онгодтой байсан үеийг л яриад байгаа юм л да. Тэгэхээр энэ заавал бөө хүнд байх албатай биш. Зүгээр жирийн сайхан монгол айлд зүүн талд нь зүүн хад өвчний онгод гэж ийм онгод байна. Одоо цагт юу нэ айлд тэгж яг заавал байх ёстой зүйл гэж юу нэ яах тэрийг ор байх ёстой тийм хоолны ширээ байх ёстой. Айл шиг тийм байх ёстой гэж албатай биш юм шиг хэлж болохгүй. Тэр одоо айлд юм байхыг би яаж мэдхүү хамаагүй гэж. Яг нь эртний ёсонд бол монголчууд нэг ийм зүүн хад өвчнөд нэг ийм харахад ноос таав жоохон өнгөс муутаач гэсэн нэг ийм онгодыг тахиж ирсэн. Энэ айлын сүүнд бузар оруулдаг онгод гэж ийм онгод. За зүүн хад өвчнөд цагаан эдэнд бузар оруулдаг. Айлын цагаан эдэнд бузар орчдөг гинэ. Тэгэхээр тэр айлын сүү гашилдаг. Өрөм тавьдаг да. Тэгэхээр өсдгөө. Тэгээ бузар ороод гашилчдаг тийм байдаг учраас зүүн талд бузар оруулахгүй тулд зүүн хад өвчний онгод гэж үе тэр айлын эдээ цагааг мандаг онгод гэж дээр үе монголчууд тэгж тахиж ирсэн. Энэ манай багш надад ер нь бол үлдээсэн юм. Нэг үг хэлэхэд. Надад нэг ийм онгод гаргаад чиний энийг ингэж зүүн хад өвчнөд байдаг онгод айлын аваад хадгалж яваарай гэд. Бүх юм надад үлдсэн л дээ. Тэгээ надад бүр сүулт нэг би энэ моохтой нэг энийг дуудаад хүнд үзүүлдэг юмгээ гаргаж өгч ирсэн юм мэд. Энэ одоо ингээд янз янзын таавал байна. Яг тэр энэ олон таавал тэр онготой тахиж байгаа бөөгийн тахилганы зан үйлд ерөөсөө дандаа бөөгийн аливаа бөөгийн эдлэл хэрэглэлийг бүтээж хийхдээ бүс таав хадаг ян дээр одоо цуулж хуурдчихлаа ингэж хийдэг. Тэгээ тэр онгодыг дөрсийг гаргаж хийн дүрийн эсгийгээр яг онгод нь бол энэ байх тийм тий яг тэр тэгэл одоо энэ нөгөө онгодыг баяжуулсан чимэглсэн гих мэтчлэн миний бас
Зарим нь би бол мэдэхгүй. Яг энэ өнгийг да яагаад хийсэн, тэрийг яагаад хийсэн гэдгийг бол ширхэгчлэн тайлбарлаж үнэхээр чадахгүй. Ерөнхий агуулгаар нь бол ингээд тайлбарлаад зүүн хатвчны онгод гэж ийм онгод байдаг. Айлын цагаан эдэнд буюу тэр сүү цагаанд бузар оруулахгүй гэж айл зүүн хатвчиндээ тахиж ийсэн. Яг тэр айлын сав хосордгоо гэж байгаа. Айл сүүний сав аваа хүнд хэрэглүүлдэг үстэй. Айлаас хүн сүү цагаа аваа явдаг үстэй. Тэгэхэд тэр айлын малын сүг татруулахгүй гэдэг үүднээс ингэж онгод тахдаг байсан. Бас л малчин монголчуудтай л холбоотой нүүдлийн нэг төрлийн зан заншил юм. Одоо энэ ингээд нэг юм сонирхолтой юм байна л да. Энэ одоо дотор нь юм байсан юм уу, эсвэл одоо сүлд орсон юм юу байна. Тэгээд энд нэг юм төв төсөг юмсэг байх шиг хаа. Цэнгэр таван дуруулаанаар өчсөн тийм үү? Тэ тухайн үе одоо тэр айлыг бүтээж өгсөн хүнийх нь тэр үед энэ сүүл хожуу үеийн онгод юм. Ер нь ингээд одоо жишээ нь төв төсөг гэж та тайлбарлаж штэ. Төв төсөг энэ дотор ааруул ээзгээ ааруулаар хийсэн морь эднэр байгаа. Хоёрдугаар ийм жижигхэн бад байна л да. Тэг энэ биш 19 20 дугаар зууны үеийн 20 дугаар зууны үеийн эдийн юм. Тэгээд нөгөө тэр үед хамгийн их хэрэглэгдэж исэн бүс даав хоёрдугаарт нөгөө шашинтай хойлолдож бөөнөр хүртэл бурхан дахил тахдаг буюу шарын бөө гэж их байсан. Тэгэхээр ном мэддэг давхар бас бөөлдөг. Манай музейд шарын бөөгийн дийл байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол харын бөө, Монгол шарын бөө гэж бөө байна л да. Шарын бөө дотор номтой бөө, номгүй бөө гэж байна. Монгол харын бөө дотор хартай бөө, харгүй бөө гэж байна. Шашны нөлөө орж ирээд монголчууд нийт даяараа бөөгийн мөргөл маань шашны нөлөөнд ороод унан бууралтын үеэр хүчтэй хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байдаг. Тэгээ тэмцэлж байгаа сүүлрөө шарын шашны ноёрхол гарч ир төр зэсгийн бодлоор бөө дарж унаад тэгээд зарим бөөнөр яах чаргагүй лам болгосон. Зарим нь ламын эрдэм сураад, зарим нь лам бөө хоёрыг хослуулж тухайн нийгмийнхаа яг байгаа аж байдал дээр л тулгуурлаж бөөгийн эрдмийг сурч ирсэн байна. Тэгэхээр тэр үед одоо 19-р зуун 20-р зуун гэдэг чинь маш их богд хаанд монголчуудын хувьд бол маш их өргөн дэлгэр шашин дэлгэрсэн байгаа шүү дээ. Гэвч мэр сэрбөө байсан байгаа. Тэгээд үзэх тэр бөөнрийн хувцс идэл хэрэглэлд хүртэл шашны янз бүрийн ганц нэг юмнууд орсон байдаг болж таарж байгаа. Энэ айлд тэгээд энэ дотор бүр хуучны одоо яг тэр үеийнхаа хийсэн цагаан эдээгээр хийсэн морь байгаа. Юу харж болох уу? За тэг. Тэр одоо тэгээд заавал цагаан эдээгээр тэр хааруулаар хийх ёстой юу тий? Одоо гар доорх зүйлээрээ л хийдэг байсан л болж таарж байгаа юм. Ерөөсөө л ахын яг гар доорх зүйлээрээ. Энэ одоо тосон хөвчээд яасан шүү тий. Тэгээд тэр малынхаа буян хишиг сүү цагаан эдээ бэлэгдэж л хийсэн. Би наадах чинь бас задлж үзэж нарийн ширээ минь багшаасаа. Тийм биш тийм. Тий, ингэж хийсэн. Энэ бүр ивэртэй энэ ямаа байх шээ. Ямаа байна уу? Ямаа юм уу? Энэ одоо махэр ивэртэй. Нэг иймэрхүү юм. Энэ морь байна. Зарим нь гүйцэж хийгээгүй юм шиг байгаа. Тухайн үедээ ингээд таван хошуу малыг хийж эхэлж байгаа. Тэгэл одоо дутуу үлдээс юм уу яасан. Ингээл тэр чигтээ үлдээ. Тийм байна. Тийм энэ хийх гээд нэг ингээд төсөлж хийжсэн. Тэр айлын буян хишгийг л хадгалж байгаа буюу тухайн айлынхаа малыг өсөж өржиж сүү цагаан эдээтэй байхыг бэлэгдэж хийсэн л зүйлүүд нь ингэж л зүүн хатвчинд онгод гэж юмыг бүтээж жил болгоо энийг нэмдэг байсан байгаа. Дээлийн өнгө болгож. Зөө. Энэ баг лезгил юм шиг байна да уу юу? Энэ будаатайгаа энэ нэг будаануудтайгаа бүр холилдоод ингээд яацсан шүү дээ. За энийг. Ер нь бол эмхтэй хүнтэй айл гэрийн эзэгтэй хүнтэй ойрхон. Тийм тэгээд эний чинь Монгол арихаар яадаг тахдаг. За зүүн хатвчны онгодыг нэг сонин түүхийн ярил л да.
айлд бэр болоод ирсэн эмэгтэй энэ түүхийг ихэнх монголчууд мэддэг баг. Айлд бэр болоод ирсэн эмэгтэй тоогоо нэрсэн юм байна. За. Сүүнээс арих гаргана үсттэй. Тэгээд нөгөө тоогоо нэрнэ доор нөгөө туссаад охин нэрмлээ гаргаж байгаа шүү дээ. Алга болоо л байсан байгаа тэр нэрмэл нь дуусаад. За. Шууд уу. Тий. Баг багаар ингээд тэгээд тэр гайхаад ямар учиртай гэдэг 2 3 өдөр нийлээ харж суусан байгаа. Тэгсэн чинь жижигхэн юм настай цагаан сахалтай хөнгүүчээс тэрийг нууж исэн гэж байгаа. Тэгэхээр айсандаа галын хайчаар ингээ бариад гал руу хийцэн гэж байгаа. Тий, гал руу хийгээд шатаацсан гэж тийм одоо домог гэх юм уу яриа байдаг. Тэгэхээр энэ тухайн айлын эмэгтэй хүн тоогоо нэрэхэд гарч ирдэг байхгүй ганцхан. Тэгэхээр зүүн хатвчны онгодыг эмэгтэй хүн буюу айлын эхнэр хүн тоогоо нэрээд нэрсэн одоо тэр арх нэрэндээ нэрсэн тэр архиных нөхөр ундалж идэг тийм юм. Жилд нэг л удаа гэсэн үг шүү дээ. Ганцхан удаа тэгдэг. Тэгэхээр тэр ихнэр хүнийг тахидаг ёстой хүн готулж таарж байгаа. Зөв. Ер нь бол айл гэрээ нөгөө нэг гэрээ онгодын шин бол гэрээ эзэн тагчидаг. Тэр баруун хатвчны мал хуйтай урдан малтай айл бол зүүн хатвчны онгод буюу айлын ихнэр хүн тахидаг онгод. Тэр ямар учраас тахидаг гэвэл цагаан идэ, арих нэрдэг. Тэгээд дээрээс нь сүү цагаан идэ их гардаг. Тэгээд зүүн хатвчны онгодны нэг сайн тал нь нэг айлд ирээд нэг их муу хүн нөгөө сүү хөөрүүлээд өрөм гаргадаг да. Тэгт нэг гаднаас орж ирсэн хүн өрмийг хуруугаараа ингээд татцсан гэсэн. Тэгээд тэр айл бузартаа дахиад өрөм нь өсгөө байгаад. Сүү хөөрүүлээл тавиал өрөмч ингээд сайхан тостайгаар зузаан болдог да. Тэгт нь гаднаас хүн ирээд хуруугаараа ингээд татаад тийм монгол хүн балаалаа бичлээ нэг эртний үед. Гэтэл тэр нь өсгөө байгаад хэлсэн гэсэн. Тэгээ тэр айлдаа хөвсгөлд бөөдуудад одоо тэр бөөл өссөн чинь чи энэ цагаан эдэнд чинь бузар орсон учраас чиний энэ цагаан эдэний чинь би чам манж яв гэдэг зүүн хатвчны онгод онгод бүтээж өгье. Тэгээ энийг зүүн хатвчнда иргнийг энэ цагаан эдэн томбон шанаг тавьдаг хэсэгтээ тахиж яваад тэгээд арх нэрхээр нэг удаа зайлж байгаа. Архны охоор тэрнээс бусдаар бол янз янз юм өргөдөг юм шүү гэж хэлсэн гэсэн. Тэгээ тэр айл тэрийг тахиулсан жилдээ тэр өрөм их сайхан зузаан өрөм гарч хэлсэн гэдэг. Тэгэхээр тэр айлын буян мал цагаан эдэний буян хишгийг хамгаалж хайрлж одоо дааж явдаг тийм онгод гэж. Ерөөсөө нүүдлийн соёлын ганц одоо утга учир мал аж ахуй шүү дээ. Тэрнтэй асар холбоотой зүйл ба шүтлэг. Бид нар бөөгийн мөрөглийг нэг юм ахуйн хэрэглээний нэг юм авгаа хүүхний хэрүүл нэг өөр тойрны нэг энэ банкны зээл хууль юмд л ашиглаад байна л да. Гэвчиг эн чин нүүдэлчин байх үед монголчуудын ахуйн соёлд хамгийн их ахуйтайгаа ойрхон мөргөл буюу яг тэр мал аж ахуй, газар шинжих, ус гол худаг гаргахад бүх юмд энэ бөөгийн ёс орж исэн байна. Тэгэхээр миний яриад байгаа санаа бол энэ соёл уламжлалыг л хүмүүс дэлгэн түгээж танин мэдхүй талаас харуулмаар байна. Та бас түрүүн ярьсан да гадныханд үзүүлнэ гэж. Гадныхан бидний соёл шашин шүтлгийг сонирхож ирж байгаа. Ямар учиртай юм бөө мөргөл нь ямар юм. Тэр бөөнөр нь ингээд хүн засдаг янзалдаг гэж байна. Энд чи ганцхан тал нь. Нэг бөө болоод хүн засаад хүн үзээ явах чинь бөө мөргөлийн энэ том ертөнцийн нээл тал нь. Гэтэл тэр дотор чинь асар өргөн дэлгэр бөөгийн мөргөлийн ёс уламжлал байгаа. Энэ дотроос яг тэр малчин нүүдэлчин монголчуудын ахуй амьдралтай нэвт уялдсан шүтлэг нь бөө мөргөл. Тэр бид тэр хэсгийг бол огт мэдэхгүй байгаа учраас санаа маань бол танин мэдхүү эргээд соёл уламжлалаа мэддэг байх хэрэгтэй. Хүн заавал нэмийг хийж бүтээж тахих юм уу? Дуурай халбгүй. Нэгэнд өнгөрсөн зүйл учраас. Тэгтээ энэ зүйл бол байдаггүй бол устж үгүй болохоор яг монголчуудын өөрсдийн мөргөл шүтлэг мал аж ахуй нүүдэлчин соёлд байсан тэр зан заншил ямар байсныг бид мэдхээ бичиж байгаа. А ерөнхийн нэг юм тахлаг хийдэг
уул аваа тагтдаг. За бөө бол бөөлдөг юм байна. Социализмын үед бөөгийн тухай ярихтаа бол нэг Монгол телевизийн архивын нэвтрүүлгэн дээр байдсан шүү дээ. Харанхуй бүдүүлэг бөө мөрөглийг одоо хүртэл иргэсэл зайрын шүтэж яваа гэдэг Зэдэн Балдарга очсон гэдэг нэг тийм архивын бичлэг байгаа. Тэр талаас нь л ойлгуулад тэгээд 90 оны ардчлал гаргахад шашин шүтгчөлөөтэй болоход монголчууд энэ дэлгэрж штэ. Дэлгэрээд ирэхэд бөөгийн мөргөл одоо дагаад дэлгэрлээ штэ. 2000 оноос хойш хүчтэй 20 жил. Бид тэгэхээр ганцхан тэр нэг бол бөө болдгийм байх хүн өвдөж, нэг бол одоо бөөгөр одоо гүйж очиод илдэг болсон юм үзүүлээд засуулчдаг юм байна. Гэдгэл ойлголт нь л үлдээд гарсан болохоос нөгөө бидний амьдралд уялддаг ийм олон төрлийн зан заншил байсан байхгүй болцсон. Тэгээд та бүхэн энийг л олонд хүртэл болох сонирхуулах гэж ярьж яваа. Окей. Тэгэд энэ дээрээс нэг зүйлийг дурдахад энэ эсхий онгодын эсхийгээр онгодоо хийж исэн байгаа монголчууд. Тэгээ энэ эсхийг яаж хийж исэн бэ харахад их одоо амархаа юм чинь. Ингээл нэг хүндүрстэй л хайж. Тийм даавуу цуулаад ингээд. Тэгээ би энэ дээр нэг тайлбар өгөхөд би энэ нэтрийг бол хэлж мэдэхгүй байна. Бөөгийн ёсонд хонь сэтрэг тухайн онгод бүтээх гэж байгаа хоноо нэг ёсонд амьдаар нь тавьдаг байхгүй юу. Яадаг бол амьд хонь аваад одоо өөрийнхөө хоньноос нэг хонь авна да. Тэр хоньныхоо зооны үс гэж байна штэ. Зооны үс гэдэг ч одоо яг энэ хар шилний. Зооны үсийг аваад амьд хоньныхаа. За тэгэхэд тэр ир хонь авна. Хар ир хонь. Хар. Эсвэл цагаан ир. Аль нэг. Им хонь бас хар юм уу цагаан. Хар цагаан болгож ин да. Тэгээд тэр хар цагаан хоньны ноос амьдаар нь үсийг авсан ноос ир им бүх юм ир юм. Бөөгийн ёсонд бөөгийн хувцас, бойтог, хингэрэг, оров, тойвор, цохиур, арьс ус бүх юм ир юм гэсэн арга билгээр хийдэг. Юг бол орчлонгийн зүй тогтолцоо нь өөрөө ир юм гэдэг юмнаас үүсдэг учраас бөөгийн мөргөл тэр бүх амьтны арьс ус янз бүрийн юм ир юм гэж даав хүртэл хар цагаан гэж холиж хийдэг. Тэгэхээр ир им хоньны ноосыг зогдорноос нь аваад тэр алгадаад онго дүрс хийж штэ. Тэгээд тухайн онго дүрсээ нэг бол нутаг орондоо маш одоо нэр хүндтэй олон хүүхэд гаргасан эмэгтэй хүн. Нэг бол одоо эрд очиагүй охин биеэрээ байгаа эмэгтэй хүн хоёроор оюулдаг байсан байгаа. Тэгээ нар мандахад ойж эхлээд харыг бүрий болохоос өмнө ойж дуусгадаг ёс байна. Бөөгийн онгод бүтээгтэй. За энийг өшөө цааш нь судлаад үзвэл ихс дээдэс хаад ноёдууд энэ онгодыг бүр торгоор ойж исэн тухай байна. За зүүн хадвчны онгодыг цагаална гэж нэг ёс байна. За ингээд эсхийгээр ингээд тэр хоёр хонио сэтэр тавиад амьдаар нь тавина уул хангаадаа. Уул хангаадаа тавьчиндаа. Өө тэрийг тэгээд чон нохоо эдэн үз. Эсвэл айлын малтай очиод нийлэн штэ. Эсвэл өөрийнхөө малаас аваад тэрийг сэтэрлэн. Нэг бол айлын малд өргөөд сэтрэлж болно. Малгүй хүн бол. Тэгвэл тэр айлын малтай нийлвэл тэр айл сэтэртэй мал манад ирлээгээ тэр цахиас эхэлж мал сэтэрлэх ёс нь үүснэ. Тэр айлд. Бөөгийн хувцсны манжиг ноосыг хүртэл тэгж хийдэг. За ингээд тэр айлд сэтэр үүслэе гэж юм. За энэ онгодонд дээл гэж юм өмсгөн гэсэн ёс байна. За энэ одон даавнууд байгаад байна гэж үз. За яг одоо хийсвэр сэтгэлгээгээр ярьж байгаа. Энэ олон даавнууд яагаад ийм олон даав хийгээд байна вэ гэвэл тэр энэ жил энэ цагаан дээл өмсөж байгаа гэд нэг даав. Дараа жил дээлийн өнгийн сольж ийн гэд улаан даав. Гэх мэтчлэн тэр онгодоо мелаж буюу одоо баярлуулж байгаагийн хэв шинжин юм. Тэгээд энэ олон өнгийн цуулбаруудыг хийж өгж байгаа гэсэн утгатай. Энэ гэхдээ дотроо олон янз. За ингээд тэр онгод нь одоо хийж өгöd тэгээд одоо энэ бол бодвол тэр малынхаа буян хишгийг бэлэгдэж дээж гарсан онгод тагсан цагаас нь ихэлсэн
Энэ онгодыг тагсан өдрөөс эхэлж тэр малаас гарсан эдээ цагаан эдээр ааруул хийгээ тэр ааруулны дээжийг өсөж үржих болтгой гэсэн мэтлэр 5 хүн шүү малаа бэлэгдэж хийсэн. Ингээд гэрийн онго буюу тэр гэрийн онгод буюу зүүн хатавчны онгодыг цагаалах ёс нь сарвчтай үхэр тэргээр гэрийнхаа яг хаалганы харалдаа байрлуулад гадаа нарлуулдаг байхгүй юу? Онгодоо. Тий. Тэгээд тэрэн дээр идэ цагаа хийж тавина. Энэ бүр судрын чуулган дээр тэмдэглэгдсэн байдаг. Монгол хаад ноёдын гэрийн гадаа сарвчтай үхэр тэрэг дээр нь юм сарвчтай байдаг. Яг хаалганых нь ингээд чангадах шавуудас. Тэрэн дээр хүн дүрстэй тохон чиний эсхийгээр хийсэн юм тавиад сүү цагаа шөл эднэр тавьсан байдаг гэж байгаа. Тэгэхээр монголчуудын бөөгийн ёс соёл уламжлал түүхэндээ 3 удаа сэргэж бас унан буурсан байдаг. Тэгэхээр хамгийн оргил үе нь бол одоо сүүлийн үе бол манжи үе байсан. Түүнээс хойш монгол бөөгийн нарийн дэг ёс соёл уламжлал алдагдаад өдий өнөөдөр харин ийм сайхан сэргээд явж байгаа нь энэ юм. Тэгэхээр бидний нөгөө судалж мэдээх маш их өргөн дэлгэр сэдв байдаг. Тэгээ би энийг чи ингээд аваад маш их юм уншиж судалж байгаа. Гэхдээ бас нэг зүйл дээр ярихад манай бүү мөрөглийн судалгаа, соёл судалгааны хамгийн том баримтууд хятад судар дээр их байдаг гэж байгаа. Яагаад вэ гэсэн чинь Яан гүрний үед одоо тэр хятад хүмүүсийн монголчуудыг тухайн үед тэмдэглэж үлдээсэн хятадуудын тэр судар бичгэн дээр манай бөөгийн түүх маш их байдаг. Бас манж судар дээр байдаг гин. Манж судар дээр монгол бөөгийн тухай бичсэн түүх өгүүлэмжүүд байдаг гин. Тэгээ энэ бичлэн бидний бас одоо бид хэл мэдэхгүй учраас тэрийг хаанаас гэж олох уу? Тий. Ийм сонирхуулж одоо ингээд. Тэр одоо яагаад тэгээд одоо тэр Яан гүрэн чинь одоо тэр Монголын нууц төвч тэр нөгөө нэг Баабургай монголчуудын түүх гэдэг дээр Яан гүрэн чинь бол ер нь Монголын эзэнт гүрний бас нэлээдгүй том хэсэг байсан билээ шүү дээ. Харин тэгээд тэрний үед тэр хүмүүсийн судалсан судалгаа энэ тэр хятад хэл дээр бичигдсэн байдаг юм байна л да. Тэр дээр Монгол бөөгийн талаар бас тэмдэглэгдсэн байдаг гэж байгаа. Орос бас номон дээр бас их тэмдэглэгдсэн байдаг гэж байгаа. Оросын судлаач нар. Манайд цөөхөн ягаад хөл хувьсгалын үед бөөл амыг устгаж үгүй хийгээд шатаагаад гандан хийдгүү устгаад бөөмөөг нь барьж авч үгүй хийж хариад тэгэхээр чи одоо бидэнд нөгөө сурвалж гэдэг юм байхгүй болчихж штэ. За буддын шашнаас сурвалж байна. Тэгтэл бөөд ямар сурвалж байна? Одоо нэг түүхэн музейд нэг хэдэн дээл хувц байна. Өвсгөлийн музейд нэг 5-6 дээл байна. Тэрнээс өөр одоо энийг яаж судалж мэдэх вэ? Тэр чинь бол дандаа 19-20 дугаар зууны үеийн бөөнрийн идэл хожим үе. Хувьсгалын өмнөх дөнгөж хувьсгалаас хойш 1900 1800 оноос 1900 оны 30-аад оны үеийн хувцснууд. Гэтэл тэрнээс өмнөх монголчуудын бөөгийн мөргөлд байсан зан заншил ямар байсан бэ? Тэр монголчууд ямар өргөн дэлгэр тахлах зайлах хийдэг байсан? Тэгээ ийм бүхнийг ингээд бүр ёстой ноёр алдан байж уншиж судалж чадхаараа явж үзээ. Тэгээ би чинь бас юм цуглуулж байгаа хүний хувьд энийхээ талаар дэлгэрэнгүй судалж мэдэхгүй бол зүгээр нэг юм тавьчаад хүмүүст үзүүлвэл бас болохгүй болчихж штэ. Тэгэхээр заавал энэтэйгээ холбогдуулж уншиж бичиж сон одоо хайж үзэж зарим нь гадаад хэл дээр гадны сайт майт дээр одоо нөгөө эртний Монголд аялж исэн аялагч нарын тэмдэглэлүүд байдаг байхгүй юу? Тэрэн дотор бөөгийн мөрөглийн тухай тэмдэглэл бас байна. Энэ мэдчлийг ингээд тэр тэмдэглэлүүдээс уншин асуун. Ер нь одоо за бөө хүн бол бас яг энэ бөөгийн идэл хэрэглэл за Монгол ах үед бөө хүний одоо ингэж хийж өгж исэн бүтээж өгж исэн онгод гих мэтчлэн зүйлсээс харж л одоо тийм байж ийм байж гэж л ер нь одоо сэвж байгаа шүү дээ. Тийм чинь нэгт эднэрээс хоёрт нөгөө амнаас ам дамжсан яриа судалгаа гэдэг бүх юмыг олон талын нийлбэр болгож иж нэг дүгнэлт гаргана уу гэхээс ганцхан одоо нэг дүгнээд нэг хүний амаар ч юм уу эсвэл нэг хүний домог сонсоод дүгнэлт гаргах боломжгүй л дээ. Зөв. Өөр одоо жишээ нь ингэж бодож ин л доо.
Өөр одоо гэрт эмэгтэй хүнд зөвхөн яг одоо гэрийн эзэгтэй хүнд зориулагдсан онгод байна уу? Байна. Хүүхэд заяадаг хүнд заяадаг онгод гэж байна. За. Эмэгтэй хүн хардаг онгод гэж байна. За тэр хөвтөл эмэгтэй хүн хардаг онгод гэдэг нь ихнэр хүний онгод хамгаалж идэг. Эр хүний онгод гэж байна. За тэр хөвтөл хүүхэд төрөхөд тэр онгод нь даатгадаг ёс гэж байна. Хүүхдээ. Тий одоо энэ том олон асруудад онголсон мундаг зартай мундаг бөөгийн онгод нь тэр хүүхдэд даатгадаг. Тэгээд тэр хүүхэд насан туршдаа тэр онгод нь даатгадаг. Тэгээд энэ талаар нэг цонхос ярихад пүрүүга балчруудны талаар хийсэн нэвтрүүлэг байдгийг архивын. Тэрэн дээр пүрүүга Хөвсгөл аймгийн дарахад хүн байхгүй юу? Тэр пүрүүгүүдийг доктор төрөхт нь Хөвсгөлийн хүн хосын аав гэж онгод нь даатгсан гэж байгаа. Тэгээ нэгэн наснда чи хосын аав гэж онгод нь залбирч яваарай гэсэн гэж байгаа. Тэгэхээр үүнээс юу үзээд харах вэ гэвэл эртний монголчуудыг хөөхдөд төрөхөд заавал нэг том бөөгийн тэнгэрт даатгадаг байсан. Тэр хүн насан туршдаа тэр тэнгэрт мөргөж явдаг байж. Өөрт хамааралгүй төрөл садан биш ч гэсэн. Энэ зүйл маань хувьсаад мингний бурхан болж хувирсан. Шашин болоод ирэхлээр хувьсаад мингний бурхан. За та 2 хар мингтэй очирван бурхан. За та 4 ногоо мингтэй одоо ямар бурхан байдгийг. Хувьсаа тэгэхээр одоо хүн болгон энэ насныхаа мингний бурханы шүтүүл сайн гээд мингний бурхан болоод хувьсцсан болохоос тэрнээс өмнө тэр хөөхөд төрөхөд заавал тэр нутаг орных нь ямар нэгэн одоо алдар цуутай мундаг том бөөгийн онгод сүнсэнд бөө өрж байгаа тэрийг дамжуулж даатгаад тийм нэртэй тийм жилтэй хөөхөд төрсөн. Нэг наснда хосын аавын онгод минь одоо дааж аваарай. Тэр үг хэллэг нь маш гоё уран яруу штэ. Даатгахад тэр зүгээр даагаад аваарай гэж орилохгүй. Тэр нарийн одоо яруугаар тэр бөөгөөлж хэлээд автгаа газар хальтруулахгүй, хазгаа газар бөмбөрүүлэхгүй, хурднуу наатны тоосон даруулахгүй, хурц үзүүртэй мэсний хутагт өртөөлөхгүй гэх мэтчлэн тийм гоё яруу үгээр тансаг үгээр тэр бөө даатахад за хосын аавын онгод нь даатгсан. Тэгээд томорхоор нь миний чамаа хосын аавын онгод нь даатглаа. Хосын аав гэдэг нь том зайрын хүний онгод байхгүй юу өмнө үед байсан. За чи нэгэн наснда энэ онгодыг шүтэж яваарай. Энэ чиний тэнгэр юм шүү гэв. Тэгээд тэр хүн ядарч явах үедээ тэр хосын аавын онгодыг залбирахад тэр онгод тэр хүний сэтгэлийн дуудлагаар амьдралд нь тусгалдаг гинэ. Энэ мэтчлэг монголчуудын шашин шүтлэгийн ийм том соёл уламжлал устж өгөө болсон үнэн. Тэгээд тэр нь хувьсалд ороод мингний бурхан болоод хувирцсан. За чи 4 ногоо мингтэй тийм бурхан. Нэг цагаан мингтэй одоо бурхан багш гэдэг юм уу? Чи насандаа тэр бурхан багшийн майныг уншиж яваарай гэ. Тэгэхээр миний санаа бол бидний санаа энэ эртний монголчуудын бөөгийн мөргөл маш өргөн дэлгэр гайхамшигтай байснаас ганцхан хувь нь л хөгжсөн байна. Бөө болоод хүн засах. Сууж байгаа. Тэр яг хөө тэр чинь маш өчүүхэн хэсэг нь байхгүй юу? Тэр явж болно шүү дээ. Юм сураад хүн тусалж ивэл сайн л үз. Тэг би нэг тиймэрхүү юмд бол ач холбогддог. Ганц энэ эртний тэгээ энэ хүү соёл уламжлал бидний одоо нэг юм тань мэд хүн болж олон өөр хүүхдүүд маань тань мэд хүн болоосаа. Тэгэхгүй өсвөр насны хүүхдүүд шашин шүтлэгийн буруунгу юмд орж ийн. Асар их шашин шүтлэг Монголд хөгжиж, дэвшиж, асар их гадны шашин төрийн бодлогоор санхүүжилтээр орж ирж байгаа. Өсвөр насны хүүхдүүд маш их шашин шүтэж байна. Хизээч баймааргүй янз янзын шашны урсгалууд бий болж байна. Тэрэнд итгэж байна. Монгол ёс гэж ямар ёсыг хэлдэг юм гэхээр тэг Монгол ёс ч ганцхан бие биелгээ морин хор хоёр биш шүү дээ. Асар өргөн дэлгэр байгаа шүү дээ. Тэр дотор монголчуудын дуу хоорын нэг ёс, хоол цайны ёс, нүүдлийн соёлын ёс, шашин шүтлэгийн ёс. Тийм ээ. Гэр бүл болох буюу одоо хоорондын харилцаа буюу үр хөвгт бий болох ёс. Гэвь ийм олон ёсууд дотроос нэг ёс нь алдагдсан бидний энэ бөөгийн мөрөглийн том ёс. Энэ ёсыг дагаад юу өөрчлөгдөх вэ? Тэрийг яах гэж судлах юм? Тэр ёсыг дагаад хүмүүжиж байгаа юм байхгүй юу? Энийг одоо хүүхдэд заавал айлд ингээ онгод бүтээх халаа бөгөөч гэсэн
ийм өндөр ёс соёл байсныг хүн мэдээд авах хэрэгтэй. Тэгвэл хүний нутгийн юмд очиж тэгж тухайн зортол мөрөх хэрэггүй. Тэгэхээр бид монголчууд учраас бид нар махал иднэ гэдээ орилоод байна шүү дээ. Тэр шиг бидэнд зориулсан хааш характер сэтгэл зүйд зориулагдсан бас ийм хүчрхэг бөгөөд догшин шүтлэг байдгийг нь бидний бөөгийн мөргөл. Яг монгол хүний инстинктэд зориулсан. Тэгэхээр бид тэр юмыг зөв үнэн талаас нь одоо бас юмыг шүтдгүү манхэд мэддэг байхгүй бол хүн чинь нөгөө мэдхгүй юмныхаа дайсан байхгүй хамгийн аюултай зүйл. Би ч гэсэн хүний мэдж байгаа зүйлийг мэдэхгүй бол үгүйсгэх аюултай. Тэгэхээр эний чинь нөгөө мэдэхгүйдээ хүмүүс буруу авч яваад буруу хөгжүүлэхээр нийгмээрээ энэ одоо бөө гэдэг чинь галзуу юм уу соёлоотой юм уу гэдэг чинь тэр хүн мэдэхгүй учраас ийм л байдгийн болов уу тэр эмоцороо л хүмүүст үзүүлээд байна шүү дээ. Тэгэхээр нийгмээрээ энэ бөө бол аюултай юм байна. Зодод юм байна, нүдэд юм байна. Нэг хэсэг нь бас ингээд би нэг юм уншижсэн. Нэг хэсэг нь бас жоохон нөгөө нэг юу шинжлэх ухаанчаар одоо ингээд бөөмөрглийг ч гэдэг юм ингээд тайлбарлах гэдэг үтсэн байлээ л дээ. Тэгээд тэрийг ингээд уншиж хахад шизофрен буюу одоо нөгөө сэтгэл цуваагдах өвчин гэж тайлбарлаж бичсэн байлээ л дээ. Одоо яа гэм мэдгүй. Одоо гадна талаас нь ингээд өнгөц харахаар нөгөө нэг одоо ангар гэдэг хүн байж байгаа нэг онготон бууж ирээд өөр нэг одоо хүн зангаар ирсэнтэй өөр хүн болчихлоо шүү дээ. Тэгээд одоо тэгж тайлбарлаж ийн гэж нэг тийм уншсан. Гэтэ тэр бол одоо үнэхээр одоо гадаадын тэр кино мөн үзэж байхад бол тэр бол яг тийм өвчин бол байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол өөрөө захиран зарцуулж байгаа зүйл. Тэр бол нөгөө тухайн одоо тэр тарих саажилтанд орж байгаа янз бүрийн мэдрэх бол сүнслэг тийм одоо яриад байгаа тэр шаманизм баггүй юу? Сүнстэй харьцдаг. Бидний тэнгэризм буюу бөө мөргөл бол оюун санаа дээд докторгуудаа харьцдаг. Шал өөр зүйл. Тэгэхээр монголчуудын бөөгийн мөргөл бол тэнгэр төвтэй буюу дээд тэнгэр шүтдэг. Та гадны бөөг очиод хараарай. Тэнгэрт сүү өргөж байгаа бөө байхгүй. Тий. Монголчууд монгол бөөл ганцаараа тэнгэрт сүү өргөдөг. Монгол ер нь энэ өөр ойрхот дундад Азийн бөөнөр сүнстэй л харьцна гэхээс тэр тэнгэр л устай харьцах нь ховор байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол дүгнэлт наадах юм байж магадгүй. А монголчуудын хувьд бол маш гигийн оюун ухаантай цэвэр ариун хүн бөө болно. Хүннүүгийн үед бөө бол одоо хамгийн мундаг хүн байсан гэж тайлбарладаг. Зам загч бөөтөө тааруул одоо бүр тэгээд тэр бөөнөр нэгэнт мэрэгшжээ гэдэг чөлөө нэг тийм үг бичсэн байдаг гэж байгаа. Нэгэнт хүчээ авсан. Тэгэхээр тэр үеийн төрийн хэрэгт оролцож одоо явж исэн. Одоо л харин нэг тогоо шанарны хэрэгт оролцоод цаг үе унаад ийм болчиход байгаа болохоос биш. Таньж мэдэхгүй хүний айлын нэг тогоо шанарны асуудлыг л яриа л. Яг энэ чинь бас нэг тухайн үед төр төшөлцөж газар дэлхий эргүүлж явах үед бас хамт явж исэн шүтлэг болохоос биш. Өнөөдрийн ийм тогоо шанарны асуудалд хутгалддаг гэдэг байгаагүй. Одоо тэгээ цаг үе өөрчлөөд цаг цагаараа байдгүй гэдэг шиг устж мөхөж өвөө болж байгаа. Буддын шашны ноёрхол Монголд орж ирээ шарын шашин төрийн нөлөөгөөр маш хүчтэй ноёрхоход нэг бөөгийн онгод хэлсэн үг байдаг гинэ. Хувьтай хүний хүүхэд хоймор сахиж хувгүй би хухаа талыг сахих цаг ирлээ. Заяатай хүний үр замбуулинг сахиж заяа муута би жалгын ихийг сахих цаг ирлээ гэж. Тэр онгод бидний цаг дуусчээ гэж хэлсэн байгаа. Одоо цаг үе өөрчлөгдөж. Тэгэхээр ингээд одоо устж мөхөж байгаа биш шүү дээ. Энд чинь уг нь бол тэгтээ бид энийг сэргээж авч хайрлаж, ойлгож, ухаж, төнхөж, мэдэж авахгүй бол бидний дунд ингээд ус нь юу гэвэл бид чинь нэг юм дээр айгүй тамаалддаг. Бид яг байгаа зүйлийг л хүлээж авдаг. Цаана нь юу оршиж байгааг ойлгодгүй. Аливаа ямар нэг юм нэг хүн ирээд уурлвал тэр ууралсантай л үзэлцээд байхаас биш. Тэрнээс цаана нь яагаад уурлав гэдэг үзэдэггүй. Тэгэхээр ерөөсөө нийгмээрээ бидний алдаа бол нүдэн тарагдаж байгаа зүйлийг шууд хүлээж авдаг гэх юм. Тэгэхээр хоёулаа энэ онгодоор дамжуулаад бөөгийнхөө утга санааг л тайлбарлах гал үзээд байна. Ер нь бол тийм. За өнөөдөр бас үгүй их сонирхолтой ингээд одоо жишээ нь ингээд өнөөдөр энэ онгодын талаар ингээд ярих. Одоо энээс улбаатай сэдвүүд бүгд дондоо байх жишээтэй. Өнгөрсөн дугаар дээр ярьсан
онгодын ингээл улбатай сэдвэн бас шал ондоо байх жишээтэй ингээл. Тэгэхээр энэ нөгөө нэг хүний ертөнцийг үзэх үзэл, хүний амьдрал гэдэг зүйл чинь өөр асар том ертөнц. Тэгээд тэр ертөнц нь ингээд олон өнцөг талтай. Олон өнцөг тал болгонд бас нэг бөөгийн шүтлэгт бол нэг онгод байгаад ах шиг байна. Тий. Тэрний цаана асар том бас нэг юм зан үйл ертөнц тий. Одоо янз бүрийн зүйл байна. Та тэгээд бодлоо Монгол хүн бэлгээрээ төвд хүн аргаараа хятад хүн залиараа гэдэг гэж байгаа. Монгол хүн бүх юмыг бэлэгдэж ирдэг гэж байгаа. Тэгээ бэлэгдэнэ гэдэг нэг үйл тэр идэ цагаа бүх юмтайгаа сүнслэг оюунаар харьцдаг байсан. Хизээч одоо тэр идэн дээр алхадгүй, уурган дээр алхадгүй. Одоо тийм нэг ахуйтайгаа тийм ёс суртахууны хэмжигт хүнтэй харилцдаг. Тэр үедээ л монголчууд аяхтай явдаг байлаа шүү дээ. Тэр чинь тийм өндөр соёлтой. Яг хүн гаднаас харуул яг дайртай халтар мөн эсхийг эрт байсан харагдаж байгаа боловч хизээч нэг аягнаас хоол иддэг. Хүн болгон аяхтай. Эн чинь дээд язгуураас цэвэр ариун төрөлтөө улсуудын хэв шинж. Тэгэхээр тэр бүх юмдаа итгэл үнэмшил, сүсэг үшрэл, бэлэг оюун, бэлэгдэл одоо бэлэгдэл тий. Тэр болгонд ач холбогдол өгөж байгаль ихээс хүртэж байгаа буян учраас энэ болгонд сүнслэг юм оршиж ийна гэсэн санааг илэрхийлж тэр айл болгон онгод сахиус залдаг байсан гэж байгаа. Юм мал даатгаж штэ тий. Бас л бэлэгдлээ бодох юм бол одоо эдэн ундаам цэвэр ариун байг тий. Тэгээд илбэг дэлбэг байг л гэж л бэлэгдэж байгаа шүү. Тий. Тэр чинь нөгөө хүний нөгөө сэтгэлээр үүсэж исэн зүйл. Одоо зарим айлын өрөм зарим хүний тоогоо нэрхээр тоогоочд одоо арх нэрхэд чи янз янз гардаг гэсэн. Тэдний арх хатуу байлаа. Тэдний ааштай шиг ихнэр хүний арх хатуу гардаг гэсэн. Ойд айлын ихнэр ааштай байна гэдэг. Тэгэнтэй адилхан тэр цаана хүний сэтгэл зүй сүнслэг баяр гуйныг холбогддог байна. Хүний идэж уух юмтай. Энийг л мэдсэн байгаа байхгүй юу? Чи хичнээн үзэн ядаж хоол хийвэл тэр хүнд хор болно. Тэгээд тэр хожим тэр нэг Японы эрдэмтэн ус бол хүний үгийг сонсдөг юм байна. Сайхан үг хэлэхээр хөлдөхтөө талст нь гоё болж гэж тайлбарлахаар бид нар одоо усандаа бараг мөрөөдлөө хэлж уугаад ах нь халгуулах шиг байна. Гэтэл тэрийг монгол хүн мэдэж исэн байна. Хүн идэж ууж байгаа, өмсөж зүүж байгаа бүх юмдаа зүрх сэтгэл сүнслэг оршихуй байдаг учраас тэр бүх юмыг мялаж тэр хүүхдийн дээлийг урд хормон унагдаг. Хойд хормон хонь хурга. Эзэн мөнх эдэн хэврэг. Тэр чинь тэр бүх юмд ийм сайхан ерөөл билэгдэл хийж хүн хувцас идэж өмсөх хүний хэрглэж байгаа бүх юмд ариун байх ёстой гэдгийг санааг илэрхийлж байгаа. Тэгэхээр монгол хүмүүс яг нарийн судлуул үнэхээр ухаантай хүмүүс юм байна. Миний одоо судалгаагаар бол үнэхээр ухаантай. Тэр одоо нэгээд сүр болоод байгаа юмыг бид аль эрт нээгээд мэддэг байсан. Гэхдээ тэрийг тэгж нээлтжиж боддоггүй ахуйдаа л хэрэгжилж идэг байж. Тэгээд танд хэлэхэд тэр идэ цагаа бол монголчууд амин мөн чанар байхгүй юу? Малаас нь гарсан. Тэрэнд хүний сэтгэлийн бузар янз бүрийн орхороо гашилдаг юм байна. Өсөдг юм байна. Тэрийг нь хайрлж хамгаалахын тулд лус савдаг онгод тэнгэрээс гүйж ийм юм манж исэн байна. За. Бас их сонирхолтой. Онгодын талаар энэ дугаар дээр ярьж өгсөнд маш их баярлалаа. Би тэгээ дараагийн дугаар тэр сэтэртэй мал дээр яагаад бас мал сэтэрэлдэг буюу учир бас нэг тал байгаа. Тэр талыг бас нэг ярьж өгнө. Тэр онгодтой айлтай холбоотой зүйл. За. Ер нь бол айл болгон мал сэтрэрлээд байхгүй юм шүү дээ. Үгүй яг хөө тэр одоо айл болгон гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч хэсэн одоо тэмээ адуу өхрөө сэтэртэй айлд бол бас нэг учир байсан байна. Тэг ягаад тийм том мал сэтрэлж ийсэн одоо урдун хөлтөө мал сэтрэлж ийсэн гэвэл тэр айлын онгодтой холбоотойгоор бас. Тэрийг дараагийн удаа. Тэг ер нь судалж үзээд энэ ямар нэгэн засал ном хийхтэй биш ээ. Бидний ахуйтай холбоотой амьдралын айгүй сайхан мөн чанар, шин чанартай энэ онгод уялдсан байдаг юм ээ. Тэрнээс одоо энийг тавьснараа баяждагч байдаг юм уу? Юм биш шүү.
тухайн үеийн ахуй амьдралтай л холбоотой зүйл байсан. Тийм. Болохоос ш одоо бас ахуй өөрчлөгдсөн шүү дээ. Одоо өөрчлөлт. Нүүдэлчин соёлоосоо бид нар гараад ерөнхийдөө суурийн хэв шинжинд шилжээд одоо нэг 80 орчим жил л болж байгаа шүү тийм 1950-аад. Одоо тэгэхээр нэгэнтийн нүүдэлчин соёлоосоо баг багаар салж байгаа юм чинь тэрийг судалж мэдэж одоо ихгүй бол бүр мартаад хүүхдүүд чинь одоо 10 жилийн хүүхдүүд Монгол гэрийн өн хэдийн ширхэг байдгийг мэдэхгүй шүү дээ. Ёстой түүх болол үлдэх ёстой зүйл л. Тэгэхээр одоо энэ үгээрээ соёл талаас нь одоо тэгж миний л одоо та бид хоёрын чадхал юм миний хүмүүс. Харин тэр эдийн онгод гэж юм байдгийн шүү. Тэрийг би нэг дараагийн дугаарт бас. Хоёлаа дээрээс яриалаа. За тийм тэрийг ярьцдаг. За энэ дугаарт энэ зүүн хот хүчний онгодын талаар ярилцлаа. Маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. За